Оройн төргийн эрхэм мөндөд үзэгчдээ уулын спортын гайхамшигыг хүргэхээр 7TV-ийн 7 оргил төслийг манайд Лиз хэрэгжүүлж байгаа байлээ. Уулын спортын мастер Бямс сүрэнтэй төслөө хэрэгжүүлж байгаа. За энэ удаагийн Эверестэд авирах үйл явцыг бид та бүхэндээ цаг тухай бүрийг нь үзүүлж байгаа. Ингээд энэ удаа бол бид уулын спортын мастер Бямс сүрэнтэйгээ шууд холбогдохоор ажиллаж байна. Ингээд студид маань 7TV-ийн 7 оргил төслийн менежер манай нэвтрүүлгийн зочин хөтлөгч Гант толго хүрэлцээрсэн байна. Сайн байна уу? Маш их баярлалаа. Бид ингээд уулчин Бямс сүрэнтэйгээ холбогдохоор өнөөдөр ажиллаж байна. Тэгэхээр Бямс сүрэнгийн маань одоо дүрс орж ирэх ёстой найруулагч. Тэгэхээр дүрсийг орж ирэхээр бидэнд команд өгөх бах. Дүрс орж ирж байна уу? За сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна. Сайн явж гин гэхээс илүү сайн сууж гэж бас хэлж болохоор байна. За таны биеийн байдал өөрчлөлт орсон гэсэн ер нь биеийн байдал ямар байна? За тийм ээ. Ер нь бол бие маань их сайн байсан. Гэтэл 2 хоногийн өмнө өвдлөө. За өчигдөр нэлээд бие минь хүнд байлаа. Одоо толгойдсон, хоолоогоор боосон. Тэгээд хамар битүүрсэн гэх мэт. Ер нь ханиадтай ойролцоо тийм шинж төрлийн өвчин туслаа. За тэгээ би ганцаараа ийм өвчин тусчт юм болов уу гэж бодсон ч үгүй юм байна. Бас ийм төрлийн өвчин тустай хүмүүс байна. За ер нь өндөртэй холбоотой өвчин болов уу гэж бодож байна. Өчигдөр нэлээд өндөс өнөөдөр харин харьцангуй гайгүй босч ирлээ. За ийм ууж ихэлсэн. За ийм уугаад ерөнхийдөө гайгүй болох юм шиг байна. Одоо итгэлтэй байна. Тэгэхээр зэрэг өвчин тусчлаа гэж санаа зовох хэрэггүй юм шиг бодогдож байна. Таны биеийн байдал тэгэхээр нэлээд сайн дээрцэн харагдаж байна. Тэгэхээр та гэрээхэндээ хандаж юу гэж хэлмээрээ нас ээж нь найзууд нь санаа зовж байгаа. За ээжтэй за дотныхоо найз нөхөдөө за намайг дэмжиж тусалсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлэхэр байна. За дээрэс нь санаа битгий зовоорой. За хүүн, найз нь анд чинь сайн байгаа шүү. Яг өвчин туссан тэр бол идэх нь идгээд өнгөрөх учраас энийг биеэрээ туулж амсах хэвээр зүйлийг л туулаад өнгөрч байгаа учраас санаа зовох зүйлгүй би сайн байна. Зорьсноо биелүүлэхийг маш их бүх чадлаараа хичээх болно гэж та бүхэндээ хэлмээр байна. За бидэнтэй шууд холбогдсон танд маш их баярлалаа. Тэгэхээр интернетийн бас хурд муу байгаа учраас бидэнтэй довчхоо ингээд шууд холбогдлоо. Тэгэхээр өндрийн өвдөлт гэдэг бол бас байдаг. Тийм учраас энэ өнөөдөр бид нар мэдээлэлдээ өндрийн өвчлөлийн тухай бас мэдээлэл хүргэе гэж зорьсон тийм ээ. Тэгэхээр гантлаг ах энэ өндрийн өвчлөл ер нь ямар төрлүүд байдгийг яадгийн энэ талаар та мэдээлэл өгөөч. За эхлээд яагаад юм өөрчлөлт гарч байгаа шалтгааныг ярих хэрэгтэй юм шиг байна. Тэгээ. Ер нь хүн олон сая жил нам дор газар ангад хүн амьдарч байсан. Яг одоо тэр далайн түвшний нойл төгшингийн одоо цаг агаарын нөхцөл байдал, агаар төвчл төрөгчийн хэмжээ, даралт энэ хүн гэдэг хүний одоо үндсэн амьдрах орчны нөхцөл болж одоо хүний биед организмд одоо програмчлагдсан байдаг гэж хэлж болох юм байна. Тэгээд өндөрлөө гарах үйл явцыг спортын ангаах ухаанд бол бас нэг 50 жил орчим судалж байна. Дээр нь бол одоо дадаан төгснөөс дээш 2100 орчим одоо манай богдуулын одоо ориглын одоо хэмжээнд хүн тодорхой хэмжээний өөрчлөлт бол мэдэгдэж эхэлд юм аа гэж тэмдэглэсэн байгаа. Тэгээд ингээд 3 төгсөнд ангилсан байлээ 1500-аас 3000 метрийн 3000-аас 5000-ийн 5000-аас дээш гэдэг юм одоо 3 ангилалд өөрчлөлт орж байна. Өндөрт хүний организмд гарах өөрчлөлт бол байдаг. Тодорхой хугацаа зарцуулагддаг. Энэ бол одоо ямар ч одоо хүний биеийн онцлог бэлтгэлээс үл хамааран гараад нь хүрэх нөгөө тийм ээ. Яг тэнд 24 цаг 48 цаг одоо 7 хоног амьдраад ирэх үед бол хүний бие маань шал өөр онцлогтойгоор ажиллаж ийн гэсэн үг. Тэгээд энд өөрчлөлт ордог. Ер нь бол одоо
спортын ангаахан бол Эверест гарах хугацааг яагаад 2 сарын өмнө одоо очиж бэлтгэлээ хийж эхэлдэм бэ гэхээр ер нь дунджаар 45 хоног дотор хүний бие өндөрт одоо дасан зогцож чөлөөтөө ажиллах юм одоо бололцоо гардаг гэсэн юм судалгаан дээр үндэслэж олон жилийн судалгаан дээр үндэслэж чинь 2 сарын өмнө очдөг юм байлээ баг. Тэгээд өндөрт ямар өөрчлөлтүүд гардыг юм бэ? За хөнгөн хэлбэр нь бол одоо толгой баг зэрэг иргэдэг. Толгой талж өвдөх асуудал байдаг. За дотор муухай хардаг. Унтахад хэцүү байх нэг одоо нэг тийм сэргэнэд байдаг штэ. Тиймэрхүү байдал байдаг. Хоолнд бас жоохон дургу болдог тийм тал байдаг. Энэ бол хөнгөн хэлбэртэй. За хүнд хэлбэрийн гэх юм бол толгой хүчтэй өвдөнө. Дотор муухаарна. Зарим тохиолдолд бөөлжих тохиолдол байдаг. Цээж тавчтана. Нүүр хавнах, нүдний орчинд одоо хавгналтай өвддөг. Шээс багсдаг. Шээс багсна. За сэтгэл зүйн хувьд жоохон тийм одоо таагүй тийм одоо мэдрэмж төрдөг. Одоо жоохон тийм сэтгэлээр унах ч юм уу нэг тийм өөдрөг шинжтэй болж эхэлдэг гэж ойлгох юм да. За бүр хүнд хэлбэр нь бол таатах, унах ийм хэлбэр байгаа. Тэгээ энийг одоо цаашаа англиад гэхээр хүний бие дээр орж байгаа хоёр том өөрчлөлт байна гэж үзэж байгаа спортын ангаа ухаанд. За нэг нь бол уушгинд болж байгаа өөрчлөлт. Хит өндрийн уушгины хаав. Энэ маань ямар өөрчлөлт гардаг юм бэ гэхээр уушг бол өөрөө агаараас хүчил төрөгчийг шингээгээд хүний биеийн одоо хемоглобин гэдэг улаан эсээр дамжиж хүний биед одоо хүчил төрөгчийг тархаадаг энэ чадамж маань буурчдаг. Тэгэхээр хүний биед уушгнаас дамжиж хөрөх хүчил төрөгчийн хангамж муудаж байгаа. Тэр гол шалтгаан болох тэр уушгинд тодорхой хэмжээний хавгналт явагддаг гэсэн ийм нэг том одоо бүлэг хүндрэл өвчл байдаг. Хоёрдугаар хүндрэл нь бол тархины усан ав. Нөгөөсөө хүчил төрөгч тархи бол өөрөө маш их энерги зарцуулахаас гадна маш их хүчил төрөгч хэрэгэлдэг эрхтэн шүү дээ. Тэгээд тархинд одоо энэ хангамж муудсанаас болоод өндөрт өөрчлөлт гардаг. Тэгээд дотор мухарч байгаа, тэр бөөлжж байгаа, нойр нь муудаж байгаа. Тэгээд бас зүүрлж энгийнээр зүүрлж эхлэхэд ямар байд юм бэ гэхэд уулчид ингэж хэлсэн байдгийн. Ханиад хүрээд давхар одоо нөгөө угаарны газ өнөртэй нэг муухаар дотор муухаараа бөөлждөг шүү дээ. Дээр нь шартцсан юм шиг. Энэ гурыг нийлүүлсэн юм шиг ийм одоо төлөв байдал анзаарэгдд юм аа гэж хэлсэн байдгийн мэлээ. Одоо ингэдээ бас одоо Ямсрынтай харьцаад байж хны зарим шинж төгөг мэдрэгдэх юм л дээ. Заримдаа зарим өдөр хоолнд жоохон тийм байхад зарим өдөр хоол нойрондоос юм. Нөгөөдөөс одоо сэтгэл зүйн байдал те бас одоо хөдөлдөг. Тэгээд их олон жилийн одоо уулын авиралтыг зохион байгуулж байгаа туршлагатай хөтч хуулийн компаниуд бол одоо сайн бид нар анзаарсан л да. Ийм юм өөрчлөлт гарна шүү. Энэ бол одоо гарч байгаа юм. Өндөр дасахад ямар ч хүн яагаад гэвэл хинч 50000 дээр насаараа амьдраагүй учраас 50000 6000-ын төвшөнд хүн амьдраад ирэхдээ ингээд өөрчлөлт гарч байгаа шүү. Энэ бол гардаг процессоо. Энийг бол гол нь давдаг майхандаа нууч хаах хэрэггүй байдаг. Одоо манайх ч гэсэн ингээд өндөр болоод тэхэлж явж байгаа залуучууд гарч байгаа өөрчлөлтүүдийг би ингэж байгаа болчин би юм юм чинь гэдэг одоо нуух гэдэг. Зөвлөх зөвлөмж бол хизээж битээ нуу. Байдал ямар байгааг баг хөтлөөд нойроо хоолоо тэ унтж байгаа байдлаа тэмдэглээд цусныхаа даралтыг тэмдэглээд одоо багийнхаа эмчт бол хэлж явах хэрэгтэй байдаг. Тэр тохиолдолд яадаг вэ гэхээр өнөөдөр уг нь бол төлөвлөсөн байсан юу байсан л дээ. Нэгдүгээр хот руу очиж өндөр авалт хийх дасгал байх хэрэгтэй байсан. Гэтэл өнөөдөр багийн ихэнх тамирчид өвдсөн гэсэн үг тэ манай тамирчидтай зарим ч одоо хүнд зарим ч хөнгөн байдалтай өвдсөн байна л да. Тэгээд бол одоо экспедиц ахалж байгаа хүмүүс бол за өнөөдөр бол амраа. Тэгээд тамирчин болгоны одоо биед гарч байгаа өөрчлөлтөд уялдсан одоо сая манай хүнд өгч 2 тэрлийн юм өгсөн байгаа байхгүй. За Ямсран энэ нэмийгөө
босны нэмийг уу. Тэгээд саунд. Саунд тэгээд мэдээж хоолоо яаж зүйдэх үү те. Хоолны шингэлт нь ямар байна гэдгээс хамаарч байгаа. Хоолоо тэгээд тэг яг хүн бол нэг өдөр өнжөөд нэг хоног амраад тэгээд хоол ундаа бүр нэг одоо нэг сайн амардаг штэ амар нэг байдлаар өглөө сэрвэлэхтэй давхцахгүйгээр унтаад унтыг одоо унтахаар нойр хүрх юм бол унтчих. Итгэхэр бол галзуурхаараа дуртамаа идчих. Тэгээд ингээд хүний биеийг дасах тэр одоо үйл явцыг хийдгий шүү гэсэн юм байдлаар байж байгаа юм. Тэр манай уулчны хувьд бол биеийн байдал нь бас сайжирсан гэсэн сайхан мэдээг дуулгалаа. Тэгээд 2 хоногийн өмнө бидэнд мэдээлэл ирүүлэхдээ бол бэлтгэлээ базааж гинэ гэд маш тийм эрч хүчтэй мэдээлэл дүрсүүдийг явуулж исэн. Тэгэхээр бэлтгэлээ яг базааж байгаа тэр дүрсийг яриатай бидэнд явуулсан байгаа. Тэгэхээр тэр бэлтгэл хийж байгаа мэдээллийг үзэгчтэй хүргэе. За англууд дээр бол тийм шатууд зоодог. Ийм бэлтгэл хийж байгаа юм тийм. Яг одоо ерөөсөө энэ үндсэн отгоос гараад дэш явангууд ийм мөсөн голын том том ангалууд руу очирдаг юм. Энэ ч одоо баг тэгш биш үү? Зарим нь бүр одоо налуу хоёр ангалын хооронд гарах тохиолдол байдаг л да. Тэгээ энд яг таслаж байгаа хэрэг нэгдүгээр тэр олсноос барьж явах, олсоо хоёр гараараа алдахгүй барьж явах. Хоёрдугаарт шатан дээр одоо крампонтой өндөр уулын шүдтэй гутал одоо кошка гэж ярьдаг тий крампонтой алхаж сурах. Яг гэвэл энэ чинь 12 илүү 14 шүд байгаа л да. Тэгэхээр тэр том өндөр одоо шүдийг энэ төмөр дээр зөв зоох асуудал байдаг байхгүй. Манай Монголд бол харьцангуй яг ийм шатан дээр явах тохиолдол баг гардаг. Тэгэхээр ангалуудыг тойрох эсвэл нэг хүн өсрээд гарчих хэмжээний ангалууд руу хүрэхгүй бол бусад газрууд руу ороод хэрэггүй гэж хэлдэг л дээ. Эверест маань уул маань бол одоо өндрөөс ийм одоо мөсөн голын өөрчлөлтүүд жилдээ өөр болчихж байгаа юм чи одоо байнга хөдөлгөөнтэй байгаа мөс л дөө. Гэхдээ хөдөлгөөнтэй гэдэг нь бол харьцангуй юм шүү дээ тий. Жилд хэдэн метрээр хөдөлж байгаа юм юу байгаа. Тэр алхаараас одоо ингээд алах гэж нэрлэдэг байгаа тий. Мөсний алах уу? Мөсний алах гэдгээр бас бэлтгэл хийжсэн. Тэр дүрсийг өгье. Тэгээ энэ хөл зөв тэнцвэрийг олж сурах. Тэгээд эн чинь нэлээд хүнд хутлаа шүү дээ. За ийм бэлтгэлийн дүрс бас ирсэн байсан. За энэ бол одоо дээш олс оржумаар гэж хэлдэг. Тэгээд бас мэдээлэл өгөхөд 20 гишүүнтэй баг явж байгаа юм байлээ. Тэгээд 13 нэмэгтэй уулчид. 7 нэрхтэй уулчин гэсэн ийм мэдээллийг манай уулчин Бямсэр өгсөн. Тэгэхээр эмэгтэйчүүд одоо орчин үед манай эмэгтэйчүүд бол ер нь одоо эрчүүдээсээ дутгараг болчихсон. Уулын спортод манай монголч гэсэн нь бол одоо эмэгтэй уулчдын харьцаа эмэгтэй эрэгтэй уулчдын харьцаа бол баргинтай төстэй тийм байдалтай болцсон байгаа юм л да. Тэгэхээр эмэгтэй хүн бол дасгал сургалтыг сайн хийх юм бол болдог, чаддаг. Илүү зөрөгтэй, төвчээртэй байдаг. Тэгээ ачаалал авах чадвар сайнтай байдаг мэдээж их тэр нэгэд баг нэмэгтэй хүн байх бас сайн гэдгийг баг нэг жигд ачааллыг жиг тааруулж явдаг эмэгтэй хүн харж хит яардаггүй хит удадаггүй тэгж явдаг. Тэгэхээр бас боломжийн бэлтгэл. Тэгэхээр энэ баг эмэгтэй хүн байх хэрэгтэй. За тэгэхээр яг Эверестийнхаа бейс кампын эргэн тойронд бас манай хүн алхалт хийгээд бие дасгаад яваад байгаа. Одоо харж кошко байгаад уулын шүд дараагийн нэвтрүүлгээр бид бас юу нэг гоё өндрийн одоо тэгэхээр тэр яриаг үзэгчтэй хүргэе. За энэ би 2 хоног байна. Жоо асгаж өгдөг гэж байна. Айцоо гэж ярьдаг. Мөсөн тохиолдлын өндөр явжаад. За энэ мөсөн тохиолдлын дундаас дондор яваад. За тэгээд дэшээ. Хэлдэг байна. За нийтгүүр кемп бол тэр харагдж байгаа хадыг тойроод цаана байдаг гэсэн. Мөсөн тохиолдлын дундор жоох алхлаа. За үүнээс хойш явхад бас боломж муутай юм шиг байна. Яа тэр би ямар ч багаж хэрэглэхгүй гарч ирсэн. Жоох алхаж үзье гэж бодлоо. За тэгээд ийм том арихны доор ирээд за тэгээд удахгүй юмуд хоёрын за мэдээж их улуудаа байх дахиж бууж
За тэгээд за энэ цаана 1-р кемп, за тэгээ 2, 3, 4-р кемп гэдэг. За 4-р кемпээс хамгийн сүүлийн хайр хорооллыг хийдэг байж байгаа. За тэгээд ийм сүрдэн одоо ийм мундаг бүсэн тогтож за ийм сүртэй өндөр хайрхны доор ирсэн байгаа үнэхээр итгэж чадахгүй нь ихтэй үнэхээр ирсэн байгаа юм байна. Яг би дунд нь зогсож байна. За тэгээд ер нь их сайхан байна. Өөрөдөж явсан уулынхаа хормоод ичсэн зогсож байгаа да. За тэгээд та бүхэн дахиад уулзъя. Уулчныг маань явхад бол нэлээд олон компаниуд хувь хүмүүс ивент гэж явуулсан байгаа. Тэгэхээр уулын спорт бол бас маш их төсөв мөнгө зарцуулдаг спорт шүү дээ. Тэгэхээр ивент гэж байгууллагуудын талаар та товчхон мэдээлэл өгөөч. Яг нь өмнөх 5 ориглууд бол ярьцсангуу хайрхан клубын залуучууд тэгээд өөрөө зардал гаргаад болчихсон юм. Эвэрт авирал бол үнэхээр хүнд авиралт байдаг. Техникийн хувьд ч ур чадварын хувьд ч хүнээс гарах энергийн хувьд ч санхүүгийн хувьд бас тийм байдаг. Нийтдээ яг 50 орчим мянган доллар гардаг. Яг та бид нар өнгөрсөн жилүүдэд бол хувьс бэлтгэл хэрэглээ хангацсан байсан. Тэгээ VTF компани буюу одоо Jack Wolfskin компани, Wolfskin брендинг дистрибьютор компани мал ерөнхий спонсороор ажиллаж байгаа. Skytel компани бол одоо харилцаа холбооны одоо бидний холболтыг хариуцж байна. За бичлэг Globus гэдэг одоо банк санхүүгийн байгууллага бас одоо мөнгөн хандив гаргасан энэ компани 10 жил болж байгаа юм байна лээ. За тэгээд уулын спортыг дэмжигч маш олон байгууллага, хувь хүн, найз нөхдөд маань дэмжиж ээж одоо үүндээ олон монгол хүний сэтгэл нийлж байж л энэ авиралтыг хэрэгжих хэсвэр аргагүй юм билээ нэг хүн болоод те. Нөгөө талаас энэ ч одоо бэлтгэл байна. Багийн эмчнэр байгаа. Бас одоо спортын массаж одоо спортын одоо хүнийхээ одоо тамирчны бэлтгэлийг хангах асуудал байна. За сайн хэлсэн эрүүл мэнд бид ч одоо цоо эрүүл хүн л явах хэвээр. Тэгэхээр одоо гарч болох эрсдлээс сэргийлэхэд бол эмчнэрийн баг ажиллаж эмнэлгийн иж өрн одоо хяналтанд оруулна, онцлогоонд оруулна. Тэг ямар нэгэн одоо хүн чинь тийм ямар нэгэн одоо сэтэрч болох ямар өвчин байна. Үүсч болох ямар яг л энэ чинь хүний бие ингэж их одоо өөрчлөлтөнд ордог учраас гарч болох эрсдлээс сэргийлэх хэрэгтэй байдаг. Тийм учраас бол энэ одоо иж өрн эмчнэрийн баг ажиллаж байж тэгжээж тухайн шийдвэр гаргадаг юм байна. Нөөс нэг тийм сэтгэлийн хөдөлгөөнөөр бие явъя гэдгүү гэдэг юм биш. Эвэст бол сансарт нисгтэй адилхан хүний бие данга ачаалал ирдэг. Тэгэхээр манай уулчин байгууллагуудынхаа бас тугийг нэлээ олон туг авч явсан. Тэгээд цувралаар бидэнд бас баярлсан талархсан сэтгэлээ илэрхийлсэн имчилгүүдийг ирүүлж байгаа. За энэ удаа хайрхан аялагч клубийнхандаа болон за Бичлэг Globus компанийханд баярлснаа илэрхийлсэн бичлэгийг ирүүлсэн байгаа. Ингээд энийг хүргэе. Юусти бискен. Ахи. Итгэхээ. За тэгээд хайрхан аялагч клубийнхаа найзуудтай хамтдаа нэлээд их яг тамад дэмжиж туссан учраас би энэ гэж байна. Их баярлж байгаа шүү. Сайхан хамтдаа. Сайхан найзууд. Тэгээд би маш их баярлж байна. Хайрхан аялагч клуб таамаг шүү. Бичлэг Globus хамт олондоо гарын их найдна. Баяр хүргэе. Эвэстийн бэскэт баяр хүргэе. Тантай баярлалаа шүү. За тэгэхээр Бямсруу уулчин маань Эверестийн ноён оргилд гарахаар үндсэн камптай очиод бэлтгэлээ базаагаад
ингээд эрүүл саруул инх тунх бидэнтэйгээ өдөр бүр одоо холбоотой байгаа. Тэгэхээр бид бас энэ мэдээллийг үзэгчтэй хүргэж байгаа. За үзэж амжаагүй уулзаж одоо ярьж амжаагүй хүмүүст нь бас хүргэж байгаа учраас маш их таатай байна. Тэгэхээр Эверестийн ноён оргилын тухай бол маш олон сонирхолтой баримтууд байдаг юм байлээ. Тэгэхээр таны хувьд ер нь довчхой мэдээлэл өгвөл юу гэж ямар онцлогтой уул хайрах юм бэ? Таас уулчин хүний хувьд одоо судлах хэрнэл мөрөөдж илээ гэдэг үстэй. Тэгэл одоо уулчд өгөөж барааг нь харах юмсан гэж боддог л доо. Тэгээд барааг нь харсан хүмүүс авирах гэж одоо бүтэн эдэн жил бэлтгэлээж байгаа. Тэгээд нөгөө талаас зарим нэг нөхдүүд маань авирчих, зарим нэг нөхдүүд маань дэмжих хэвээр байдгийг. Тэгээд одоо сайн би өмнө дөрөв хэлсэн нэг хүний хөлбөр биш юм аа. Маш олон хүний сэтгэл зүрх нэгдэж ээж, маш олон хүний одоо залбирал болж байж энэ одоо хайрхныг тавдаг. Үнэхээр дэлхийн хамгийн өндөр уул хамгийн өндөр уулын авиралт бол жирийн хүн барахааргүй хүнд авиралт. Одоо Тэнзэн норга аягч нь 7 удаа зүтгэжээж тийм ээ 6 удаа буцаад 7 дахь тэр арай гэж гарсан байгаа юм шүү дээ. Тэгэхээр үүний амьдралын марг 10 хэдэн жилийг зарцуулж ийж одоо энэ ориглууд руу анхны одоо хүмүүс гарч исэн байна. Тэгэхээр үнэхээр гоё. Үнэхээр мундаг. Тэгээ одоо энэ уулыг мэдрэх, уулын орчинд дуусгах, уулын шивнээг сонсох гэдэг бол одоо ямар ч уулчин хүний мөрөөдөл байдгийг. Тэгээд бас уулын орчинд маш олон сайхан хүмүүстэй нөхөрлөдөг. Маш олон хүмүүстэй уулздаг. Тэгээд бас хүний хөгжил одоо хүн болж төрсний хүний хөгжилд бол одоо үнэхээр гайхамшигтай өөрчлөлтийг мэдрүүлдэг хүн бол төрсний хувьд. Хүүгийнхаа, найзынхаа, дүүгийнхаа, ахыхаа гэд одоо андынхаа эрүүл их сайхан одоо уулан дээрээ байгааг үзэгчд маань бол харсандаа маш их баяртай байх. Тэгэхээр бид нэр сая нэвтрүүлгийнхэнд шууд холбогдсон тэр мэдээлэлээ дахиад үзэгчдэд сануулах үднэс эхнийхээ шууд холбогдсон ярилцлагыг хүргэе. Сайн явж байна. Сайн явж гин гэхээс илүү сайн сууж ич гэж бас хэлж болохоор байна. За тийм ээ. Ер нь бол би маань их сайн байсан. Гэтэл 2 хоногийн өмнө өвдлөө. За өчигдөр нэлээд би минь хүнд байлаа. Одоо толгойлцсон, хоолоогоор боосон. Тэгээд хамар битүүрсэн гэх мэт. Ер нь ханиадтайгаа ойролцоо тийм шинж төрлийн өвчин туслаа. За тэгээд би ганцаараа ийм өвчин тусчт юм болов уу гэж бодсон ч үгүй юм байна. Бас ийм төрлийн өвчин тустай хүмүүс байна. За ер нь өндөртэй холбоотой өвчин юм болов уу гэж бодож байна. Өчигдөр нэлээд өндөс өнөөдөр харин харьцангуй гайгүй босч ирлээ. За ийм ууж ихэлсэн. За ийм уугаад ерөнхийдөө гайгүй болох юм шиг байна. Одоо итгэлтэй байна. Тэгэхээр зэрэг өвчин тусчлаа гэж санаа зовох хэрэггүй юм шиг бодогдож байна. За тэгэл явах уу? Ээжтэй, за дотныхоо найз нөхөдөө, за намайг дэмжиж тусалсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлэхэр байна. За дээрэс нь санаа битгий зовоорой. За хүүн, найз нь, анд чинь сайн байгаа шүү. Яг өвчин туссан тэр бол идэх нь идгээд өнгөрөх учраас энийг биеэрээ туулж амсах хэвээр зүйлийг л туулаад өнгөрч байгаа учраас санаа зовох зүйлгүй. Би сайн байна. Зорьсноо биелүүлэхийг маш их бүх чадлаараа хичээх болно гэж та бүхэндээ хэлмээр байна. За тэгэхээр бидэнд бол анх удаага би энэ одоо биед нь өөрчлөлт орлоо гэдэг мэдээллийг ирүүлсэн шүү дээ. Тэгэхээр дахиад одоо ер нь дээшээ гарахад ч юм уу ямар өөрчлөлт гарах вэ? Одоо дахиад 6000, 7000-ын төвшөнд очин, 8000-ын төвшөнд очиж буuna. Одоо бид нар сарын хугацаа байна л да. Тэгэхээр хүн болгонд өөр үдин гэсэн. Тэгээд туршлагатай болж дөнгөөр дахиад ч одоо дээшээ өндрөө аваад бууж ирэх үед л өөрчлөлт гарч болно. Тэр үед бас айх шаардлагагүй бас л одоо эмчихээ заавраар ганц 2 хоногийн одоо завсарлага аваад тэгээд унтаж амраад
тэгээ болдго юм а. Тэгэхээр энэ бол одоо аажим дасах процесс шүү. Нэг удаа яваад өнгөрчдөг. Одоо давлгаа биш. Тэгэхээр энэ бүхэл бүтэн сарын турш хүний бие дүүрчд орж байгаа. Тэгээ мэрэгжлийн эмчнэр ажиглалт хийж байгаа уулчин ч гэсэн өөрийнхөө биеийг нэлээд сайн чагнана л та. Тэгээ үүндээ энэ дотроос чинь шалгараад чадж байгаанууд нь гарах болохоос биш чадахгүй буцах тохиолдол байдаг. Одоо тухайн хүний үнэхээр энэ цаг мөчөд байж байгаа одоо өөрийнх нь бололцоо тохироноос хамаардаг юм байна те. Сайн муудаач бас биш л те. Тэгэхээр дээшээ гарах энэ бүхэл бүтэн сарын турш бид нарт одоо дасах, өндөр тасах нэлээд сонирхолтой эксперимент тулна. Туулж таарна энийг те. 7000-ын төвшөнд манай хүнд ямар өөрчлөлт мэдрэгдэх юм байна. Бүр 8000 хүрнэ. 8000 хүрээд дахиж доошоо бууна. Тэр үед одоо ямар өөрчлөлт гарах нь вэ? Тэгээд одоо гол шийдвэрлэх буюу одоо 6 сарын 5 сарын сүүлээр жинхэнэ одоо гол оргилийн дайралтын үед л одоо хамгийн шилдэгүүд нь чадвартаанууд нь бололцоот одоо тамирчдал уулчтал одоо шалгарч хийж дэшиг авирна гэж ойлгож байгаа. Тэгэхээр манай хүний хувьд бол явхдаа бол бүрэн шинжилгээнд ороод явсан тийм. Ер нь бол ямар нэгэн өвдөх зовөр багтаа ах тийм. Ер нь одоо юу л да энэ бол одоо үнэхээр хүний биеэс хамгийн их одоо ачааллыг шаардж байгаа ийм өндрийн төвшөнд бүхэл бүтэн 2 сарын турш одоо хүн амьдарч байж одоо навралт хийж байгаа учраас түрүү хэлсэн сансрын нисгчтэй дүүх үз хэмжээний одоо цоо эрүүл хүн багс тоо. Мэдээж сайн хэлсэн эмнэлгийн нарийн хэмжилгээр орно. Гарч болохгүй бид одоо хүн болгоны организм өөрчлөөс хүн давтагдахгүй учраас одоо бас өвдөж болшгүй асуудал байх юм бол урьдчилж эмчлэх шаардлагач байдаг. Тэгэл одоо мэдээж залбирах ёстой. Энэ авиралтад манай одоо бидний бэлтгэсэн тамирчин маань, найз маань үнэхээр л одоо тохироо одоо төрүүлж байгаа морь шиг гэсэн үг шүү дээ. Төрүүлж байгаа морь шиг бүх шиг одоо хамаг биенийх нь тохироо нь бүрдэж одоо сэтгэл санаа нь өөдрөг байж тэгээд нуудлаасаа маш олон хүн эндээс залбирч одоо хойноос нь сүүнийхээ дээжийг өргөж байж тийм ээ. Тэгжиж л одоо гарна гэж найдаж байгаа. Амаргүй даваа. Гэтэ сонирхолтой. Тэгэхээр бид уулын спортын гайхамшигыг үзүүлэхээр 7 TV-ийн 7 оргил төслийг хэрэгжүүлээд за TV2 телевиз уулын спортын мастер Бямсүрэнтэй хамтран ажиллаж байгаа. За энэ удаагийн төслийн одоо хэрэгжүүлж байгаа жижиг баг төсөл бол одоо Эверестийн ноён оргилд гарахын үйл явцыг үзэгч та бүхэндээ шууд дамжуулан хүргэхийн үйл явц байгаа. Тэгэхээр манай телевизийн хувьд бол одоо 7 дахь дугаараа бол үзэгчтэй хүргээд байна. За цаашаа биднэрт бас одоо Эверестийн оргилд гарах хүртэл нь бол бас багагүй хугацаанд хамтдаа байна. Тийм учраас үзэгч та бүхэн бидэнтэй хамт байж уулын спортын сайхантай хамт байж бидэнтэй хамт байгаарай. Тэгээ бидэнд цаг зав зориулж хүрэлцэн ирж одоо сайн мэдээллүүдийг өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд Эверестийн тухай сонирхолтой баримтуудтай нэвтрүүлэг мэдээ байгаа. Тэрийгээ бид нэвтрүүлгийнхаа төгсгөлд үзэгч та бүхэндээ хүргэх болно. Бидний нэвтрүүлгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. 7 TV-ийн 7 оргилд гарах челленж нь 1985 оны 4-р сарын 30-нд Америкийн уулчин Ричард Баск гүйцэтгснээр дэлхийн уулчдын тухайн чиг хандлага өрсөлдөөнийг эхлүүлсэн юм а. Тэрээр 55 настайдаа энэхүү хөтөлбөрийг гүйцээсэн бол 1993 онд Рэймон Бланко 60 настайдаа 7 сам-метр усна нь хамгийн өндөр настай хөтөлбөрөөр гүйцээсэн уулчинд тооцогддог. Харин хамгийн залуу сам-метр нь Жорж Аткинсон бөгөөд тэрээр 16 настайдаа энэхүү зорилгоо биелүүлсэн ажээ. 2016 оны мэдээлэлээр 7 TV-ийн 7 оргилыг хураасан 416 уулчин байдгаас 345 нь эрэгтэй, 71 нь эмэгтэй уулчд ажээ. Монгол улсын гавьяа тамирчин Гангаама энэхүү хөтөлбөрийг 2017 онд дуусгаж Монгол улсын анхны 7 см болсон юм а. Хамгийн олон 7 см-тэй улс бол Америкийн нэгдсэн улс бөгөөд нийт 127 хүн, удаах байранд Англи 36, Канад 22 уулчинтайгаар жагсаалтыг тэргүүлдэг байна. Уулын спортын мастер Бямсүрэнгийн хувьд мөн 7 TV-ийн 7 оргилд гарах зорилгыг тавиад байгаа. Түүний хувьд Эверестэд гарч чадвал 6 дахь оргилдоо гарч байгаамаа. Эверестийн тухай сонирхолтой тоо баримтуудаас дурдвал дэлхийн дээвэрт анхлан мөрөө гаргасан хүн бол Эдмунд Хиллари, Дензиг Норгай нар бөгөөд тэд 1953 оны 5 дугаар сарын 29-нд оргилд гарсан байна. 1975 оны 5 дугаар сарын 16-нд Японы уулчин Тэбой Жункон Эверестийн анхны эмэгтэй уулчин болжээ.
Хамгийн олоодаа гарсан рекордыг Непалийн Шерпа нар эзэмшдэг бол Апа Шерпа, Пурба Таши Шерпа, Камирита Шерпа нар тус 21 удаа авирсан байна. Харин эмэгтэйчүүдээс Лавг Шерпа нийт 8 удаа оргилд бараалгасан байдаг юм а. Нэмэлт хүчил төрөгчгүйгээр дэлхийн дулаанд анхлан бараалгасан хүмүүс нь Алберт Рейнхолд Мейснер болон түүний хамтрагч Петер Хаблер нар юм а. Мөн нэмэлт хүчил төрөгчгүйгээр 10 удаа Ангрита Шерпа авирсан байдаг юм байна. Японы уулчин Ючиро Миура 2013 оны 5 дугаар сарын 23-нд 80 нас 224 өдрийн настайдаа гарсан нь хамгийн өндөр настай хүний рекорд бол хамгийн залуу нь Америк нэгдсэн улсын уулчин Жордан Ромеро 2010 оны 5 дугаар сарын 22-нд 13 нас 10 сар 10 өдрийн настайдаа оргилд хүрсэн байна. Оргилд гарсан анхны бөгөөд цорын ганц сохор хүн бол Хонконгийн уулчин Эрик Бейнимер 2001 оны 5 дугаар сарын 25-нд гарсан байдаг. Хамгийн хурдан авиралт Балбин Шерпа Пемба Дорж 2004 оны 5 дугаар сарын 21-нд Эверестийн үндсэн баазаас дайралтаа эхлүүлж оргилд хүрэхэд 8 цаг 10 минут зарцуулжээ. Оргилд хүрэх зам амаргүй, саад бартаа аюулайд сэхтэй. 1990-с 2016 оны хооронд 63 Шерпа буюу хөтөж 111 уулчин Эверестийг зориод тэндээ таал төгссөн гэх мэдээлэл байдаг. Эвересттэй хиллэн орших хятад болон Балбын засгийн газар Эверестэд амиа алдсан уулчдын талаарх аль бие усны статистик мэдээллийг нууцладаг. Амь өргөцсөн уулчдын зохицос дийлэнх нь эргэж олддоггүй гэдэг үлээ. Эверестэд авирах хамгийн тохиромжтой үеийн 4-р сарын сүүлчээс эхлэн 1 сар орчим үргэлжилдэг. 2017 онд 375 уулчин Эверестийн оргилд хүрэхээр аль бие усны зөвшөөрөл авсан нь 1953 оноос хойш хамгийн олонд тооцогдож байна.